333 дугаар анги. Алдарт ойрлого. Тэгэхээр энэ сүйн цуглаандаа гол нь биш, харин мянган мангасын уулын эрдэнсийн төлөө байсан юм уу? Чүфэн эцэст нь нэг юм алдарт тосгоныг яагаад 9 нутагт ийм өргөн танилын хүрээтэйг ойлгосон юм? 9 нутгийнх нь сүйн цуглаанд биш, харин мянган мангас уулын эрдэнэст санаархаж ирсэн байж. Ерөнхийдөө тийм ч гэлээ, яг ч тийм энгийн бишээ. Алдарт тосгон бусад бүлгэмүүдийг ашиглаж мянган мангас уулын эрдэнсийг авахыг хүсэж байгаа ч гэлээ, бүх бүлгэмүүдтэй нь хуваалцахыг хүсэхгүй байгаа. Тийм ч учраас тэд сүүн цуглааныг зохион байгуулж, тэдэнтэй цуг мянган мангас уул руу дайрах бүлгэмүүдийг шилж сонгоно гэсэн үг гэж Гобо тайлбарлав. Яасан ч толгой эргүүлсэн юм бтэ. Яагаад шууд хамгийн хүчирхэг бүлгэмүүдтэй нэгдээд дайрч болохгүй гэж? Энэ сүүн цуглааны гол хүч нь залуу үеийнхэн биз дээ. Тэд хичнээн гоцсуутан байсан ч мянган мангас уулын мангаслаг араатнуудыг дийлэхгүй үсттэй гэж Чүфэн гайхан асуулаа. Чи ойлгохгүй байна. 9 нутгийн хамгийн хүчирхэг бүлгэмүүд хоорондоо эв түнжин муутай. Бүгд л 9 нутгийн хамгийн хүчирхэг гэсэн цолыг хүсдэг учраас тэд хоорондоо хамтрна гэж байхгүй. Хамгийн сайнд төр зурал хамтрах байх. Тэгсэн ч тэдний эв түнжин сайжрахгүй. Дээрээс нь хүчирхэг бүлгэмүүд ил нэгдэх юм бол бослог гаргах гэж байна уу гэсэн сэжиг Жан эзэнт гүрэнд төрүүлнэ. Тэр үед том жижиггүй бүгд л үүлийн үрээ үүрэнтэй. Харин энэ сүйн цуглаан бол хэдэн том бүлгэмүүдтэй хамтрахаас гадна 9 нутгийн бүх хүнд нээлттэй. Хүч чадалтай л бол тэд ийшээ ирж болно. Давуу тал нь энэ байхгүй юу? Уул ойгоор бясалгаж явдаг нууцлаг тулааны мастер, ямар ч сургуульд хамаарагддаггүй тулааны мастер, асар их хүчтэй гоцсуутнууд ирж оролцсон ч болно. Хэрвээ мянган мангас ууланд гоцсуутнуудад нь ямар нэгэн зүйл тохиолдох юм бол алдарт тосхон хариуцлага хүлээхгүй. Харин мангаслаг араатнуудад буруу тохигдох учраас гоцсуутнуудын харьяалагддаг бүлгэмүүд зүгээр суухгүй нь лавтай. Энгийнээр бол алдарт тосхон мянган мангас уулыг устгамаар байгаач хангалттай хүчгүй. Тиймээс хүчирхэг хүмүүстэй хамтрахаас өөр аргагүй. Гэхдээ Жан эзэнт хүрэн байгаа болохоор ил хамтарч болохгүй. Харин төр зуур хамтрах юм бол хоёр эртээ сэлмнээс ялгаагүй зүйл. Аль нэг нь үгнээсээ буцах юм бол хоёр дахин илүүг алдна. Тийм ч учраас алдарт тосхон энэ сүйн цуглааныг зохион байгуулж, ирээдүйд гарч болзошгүй гарц хохирлыг маш ихээр багасгаж байгаа гэсэн үг. Байдал бишдэх юм бол тэд ямар ч хариуцлага хүлээлгүй мултарна гэж Гобо тайлбарллаа. Тийм байжээ. Гобогийн тайлбарыг сонссны дараа л Чүфэн энэ сүйн цуглааны талаар дэлгэрэнгүй ойлгож авсан юм. ертөнцийн сүнс бүлгмийнх болохоор Гобо Чүфэнээс хамаагүй илүү мэдээлэлтэй байв. Бүлгэмүүд алдарт тосгонд нүүр өгч залуу үеийнхээ хүмүүсийг л илгээсэн байгаа. Гэхдээ энд ирсэн хүмүүс хэн ч хэнийхэн доор орохгүй. Чүфэн, чи алдарт тосгоныг алдарт урилга илгээснийг мэдэж байгаа юу? гэж Гобо асуулаа. Алдарт урилга? Мэдэхгүй. Алдарт урилга гэж юу юм? гэж Чүфэн асуув. Түүнийг харсан Гобо ч шоололгүй үргэлжлүүлэн тайлбарллаа. Тэгвэл би хэлээд өгье. Манай ертөнцийн сүнс бүлгэм уригдж олон залуу үеийнхэн ирсэн ч гэлээ бид сүйн цуглаанд оролцохын тулд шалгалтын давах ёстой. Тэгсэн цагт л бид мянган мангас ууланд орж чадна. Гэхдээ алдарт урилга авсан хүмүүс шалгалтанд орох шаардлагагүй. Тэд бол хүч чадал алдар нэртэй хүмүүс. Гэхдээ алдарт тосгоны 8 ширхэг алдарт урилга явуулсан нь нууц биш. Миний чамд хэлэх гээд байгаа зүйл бол тэдний өрсөн хүмүүсийн талаар юм гэж Гобо хэллээ. Хэнийг өрсөн юм? гэж Чүфэний сонирхол хөдлөн асуув. Энэ 8 бол 9 нутгийн залуу үеийнхэн дундаас жинхэнэ гоцсуутнууд. Тан нутгаас Юанган сургуулийн шилдэг сурагч Тан Ишүү, Сон нутгаас Галт бурхан сургуулийн шилдэг сурагч Сон Цимфэн, Юан нутгаас нууцлаг цагаан бүлгмийн шилдэг сурагч Ба Юнфэй, Мин нутгаас чөлөөт хөндийн шилдэг сурагч Лю Шяо Яо, Сүй нутгаас элдний бурхан хөндийн шилдэг сурагч Мурон Ю, бас Жэ Буфаны ах Жэ овгийн ирээдүйн ахлагч Жэ Циммин, бас манай ертөнцийн сүнс бүлгмийн шилдэг сурагч Шу Зонг Ю. Энэ 8 бол маш хүчирхэг. Зарим нь аль хэдийн тэнгэрийн төвшөнд орчихсон. Ороогүй байгаа хэд нь парафаундын оргилд байгаа. Зарим нь аль хэдийн элит зэвсэг эзэмшээд эхэлчихсэн. Тэднийг хуучны тулааны мастерууд ч өдөж зүрхлэхгүй.
Эдгээр хүмүүс дундаас Жие Цинминээс болгоомжлоорой. Жие Цинмин аль хэдийн Тэнгэрийн төвшөнд орчихсон ба Жие овгийн элит зэвсэг өргөст хуягтай явж байгаа. Бас тэр аль хэдийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчихсон. Тэр бол залуу үеийнхнийг нэг нүдэрээ ч тоож харахгүй тийм хүчрэхэг хүн. Хамгийн чухал нь тэр Жие Буфан дүүдээ ам. Асуура сүнс цамхагт байхдаа чи Жие Буфаныг ялсан болохоор Жие Цинмин чамайг зүгээр өнгөрөөхгүй байх. Гэхдээ нэг санаа зовох хэрэггүй. Чи манай ертөнцийн сүнс бүлгэмэх болохоор сүйн цуглаанд тэнцснийхэн дараа бидэнтэй хамт байхад яахчгүй. Манай ертөнцийн сүнс бүлгэмийн шилдэг сурагч Шүү Зонгюуч бас Тэнгэрийн төвшөнд орчихсон. Бас цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчихсон. Түүнтэй байсан цагт Жие Цинмин хичнээн хүссэн ч чамайг яаж чадахгүй. Гэж Гобо нухацтайгаар сануулав. Чүфэн өөрөө ч мэдлгүй аимшигтай дайсантай болсноо мэдээд толгойд оглоо. Тэнгэрийн төвшний хүмүүс ямар аимшигтай байдгийг Чүфэн сайн мэднэ. Ян Янтян, Лим Моли хоёр хоёулаа Тэнгэрийн нэгдүгээр төвшин байсан байж түүнийг амархан алах чадaltaй байхад Жие овгийн хамгийн хүчрэхэг годсууд Жие Цинмин элит зэвсэгтэйгээ бол бүр ядах юмгүй Чүфэнийг алах биз. Гобо чи 8 хүн өрсөн гэчгээд 7-г л хэллээ штэ. 8 дахь нь хин юм? Гэж Чүфэн асуулаа. Чүфэн сүүлийн хүнийг чи таачих байхаа. Гэж Гобо хэлв. Би таахаа. Гэтэл Чүфэн бодоод олсонгүй. Тийм ээ, сайн бодоод үз. 9 нутгийн хан нутагт Жан эзэнт хүрэн байдаг болохоор тэд ийм доод зиндааны зүйлд оролцохгүй. Харин алдарт тосгоны шилдэг сурагч Лю Зизүн алдарт тосгоных болохоор өрлөг авахгүй нь мэдээж. Сайн бодоод үз. 9 нутгаас аль нутгийг дурдаагүй вэ? Асуурэ нутгийг яриад байна уу? Тийм ээ. Алдарт тосгоны өрсөн сүүлийн хүн нь танай Азуурэ нутгийн залуу их. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 334 дугаар анги. Ирээдүйн шилдэг. Нэрэ манай Азуурэ нутгийн залуу их юм уу? Кобо тоглоогүй үз? Гэж Чүфэн гайхан асуулаа. Чүфэн өөрөө Азуурэ нутгийнх болохоор залуу ихнийг сайн мэднэ. Яаж ч бодсон тэр алдарт тосгоны алдарт урилга авах залуу үеийн хүн олсонгүй. Мэдээж тоглоогүй байна. Чүфэн чи Азуурэ нутгийнх болохоор алдарт урилга хэнд очсныг мэдхгүй л хүү те. Түүний нэр аль хэдийн Азуурэ нутгийг донслохож явсан хүн шүү те. Кобо чи яг хэний талаар яриад байна? Мэдээж Чүфэн яаж ч бодоод хариултаа олохгүй байв. Зантяны гэж Кобо хэллээ. Зантяны? Энэ нэрийг сонссон Чүфэн өөрийн эрэхгүй гүн цочролд орсон юм. Хэдэн жилийн өмнө Азуурэ Драгон сургуульд жинхэнэ гоц суутан гарч ирсэн. Тэр гоц суутан 16 настай байхдаа Азуурэ Драгон сургуулийн шилдэг сурагч болж салхины нэгдлийг үүсгэн байгуулсан. Түүний нэрийг Зантяны гэдэг. Гэвч Азуурэ Драгон сургуулийн шилдэг болсныхон дараа Зантяны удалгүй яваад өгсөн. Олон жил өнгөрсний дараач түүний хаашаа явсныг хинч мэддэггүй. Гэтэл Гобо түүний нэрийг хэлж байдаг. Бас энэ ярьж байгаа Зантяныг Азуурэ нутгийнх гэсэн болохоор Чүфэн энэ хоёрыг нэг хүн болов уу гэж бодож байлаа. Чүфэн чи ч бас энэ хүний талаар сонсч байсан биз дээ? Чүфэний цочирдсан царайг харсан Гобо ч бас гайхан асуулаа. Би түүний талаар сонсч байсан. Зантяны манай сургуулийнх. Гэхдээ тэр олон жилийн өмнө сургаггүй болчихсон болохоор чиний яриад байгаа Зантяныг тэр мөн эсхийг мэдэхгүй байна. Гэж Чүфэн хэлв. Хачи юм а. Түүн шиг хүн Азуурэ нутагт алдар нэргүй байна гэж байхгүй дээ. Гэхдээ Чүфэн чиний мэддэг Зантяны чинь тулааны урлагийн гоц суутан биз дээ? Гэж Гобо үргэлжлүүлэн асуулаа. Ааха. Тэр Азуурэ Драгон сургуульд өөрийн түүх домгоо үлдээгээд явсан. Тэр бол маш ховор төрдөг гоц суутан. Гэж Чүфэн хариулав. Хэрв тийм бол хоёулангийнх нь ярьж байгаа Зантяны гарцаагүй нэг хүн байх. Учир нь Зантяныгийн нэр сүүлийн хэдэн жил 9 нутгаар нэг тархаж байгаа. Тэр манай сүнсний нутагт ирээгүй ч гэлээ. Сүнсний нутгийн хүчрэхэг бүлгэмүүд бүгд Азуурэ нутагт ер бусын гоц суутан гарч ирсэн талаар сонссон. Гэж Гобо хэллээ. Юу болсон юм?
гэж Чүфэн тэсгэл алдан асуулаа. Энэ их урт түүхээ. Жилийн өмнө Тан нутагт нэг зүйл болсон. Юанган сургууль Тан нутгийн захирагч биш ч гэлээ хамгийн шилдэг сургуульд тооцогддог. Тэдний хүч чадал асар ихээс гадна тэдний шилдэг сурагч Тан Ишүү бол ховор төрдөг гоцсууд. Тэр Парафаундын 9-р төвшний хүчээр Тэнгэрийн 1-р төвшний хүнтэй 3 өдөр 3 шөнө тулдаж тэнцээд дууссан. Гэтэл жилийн өмнө Юанган сургуулийн баяр дээр залуухан хүү ирж Тан Ишүүг халз тулаанд дуудсан. Тэр хүүгийн үйлдэлийг харсан хүн бүрэл түүнийг Тан Ишүүг тулаанд дууддаг ямар тэнэг хүү вэ гэж бодож байсан. Тэр хүү Тан Ишүүтэй нас ойролцоо ба адилхан залуу их байсан юм. Гэтэл Тан нутагт Тан Ишүүтэй энд үзэх чадалтай нэг ч залуу үеийн хүн байхгүй. Олон хүмүүс тэр залууг өвхлээл ирж байна гэж бодож байсан. Тан Ишүүч тулааныг хүлээн авсан. Хамгийн гайхмаар нь тэр залуу Тан Ишүүтэй адилхан Парафаундын 9-р төвшин байснаас гадна 10 ч хүрэхгүй секундэд Тан Ишүүг ялсан. Тан Ишүүг ялсныхаа дараа тэр Азуре нутгийн Зан Тианы гэж хэлээд яваад өгсөн гэж Гүбо тайлбарлав. Тийм хүчтэй юм уу? Энэ үед Чүфэн маш ихээр цочирдлоо. Тан Ишүү Парафаундын 9-р төвшний хүчээр Тэнгэрийн төвшний хүнтэй 3 өдөр 3 шөнө тулалдаад ялагдахгүй байна гэдэг үнэхээр ёр бусын гоцсууд гэхээс ч өөр яах вүлээ? Тэнгэрийн төвшин бол бусад төвшнүүдээс тэсвэр. Энэ бол давж гарахад маш хүнд төвшин. Ёр бусын гоцсууд биш л бол Тан Ишүүгийн хийснийг хийж чадахгүй. Гэтэл Зан Тианы түүнтэй адилхан тулааны төвшөнтэй байж 10 ч хүрэхгүй секундэд ялсан гэхээр юу гэсэн үг вэ? Зан Тианы түүнээс жаахан ч хүчрэхэг биш, бүр харьцуулшгүй хүчрэхэг байсан гэсэн үг. Тэгэд болоогүй. Тан Ишүүгийн дараа Сонг нутгийн шилдэг гоцсууд Сон Цифэнч бас адилхан зүйл амссан. Зан Тианы түүнийг тулаанд дуудаад 10 секундэд ялсан. Араас нь Юан нутгийн шилдэг гоцсууд Ба Юмфэч, Мин нутгийн Лю Шао Яо гэд бүгдийн Зан Тианы тулаанд дуудаад ялсан. Тэдний нэг нь ч 10 секундээс илүү тисээгүй гэж Гүбо тайлбарлаж байхад нүүрэнд нь бишрэл тодорлоо. Энэ үед Чүфэн өөрийн ирэхгүй гүнзгий амьсгаа авлаа. Зан Тианыг тэр Азуре Дарагон сургуулийнх гэдгийг баттай мэдсэн ч гэлээ түүнийг арайч ийм аимшигтай гоцсууд гэж бодож байсангүй. Үннийг хэлэхэд Зан Тианыгийн нэр 9 нутгаар тархчихсан байхад танай Азуре нутгийнхан юу ч мэдэхгүй байж байна гэж бодож байсангүй шүү гэж Гүбо инээмсэглэн хэллээ. Азуре нутаг бусад нутгуудаас дорой болохоор мэдээлэл хомс авах нь тодорхой шүү дээ гэж Чүфэн гутран инээмсэглэлээ. Тэгж хэлэх хэрэггүй дээ. Хэдэн зуун жилийн өмнө Азуре нутаг хамгийн хүчрэхэг нутаг байсан. Ялангуяа 1000 жилийн өмнөх Азуре Дарагон Зиндрэн Жан эзэнт гүрний айдаг байсан ганц хүн нь тэр. Сүүлийн 200 жилд Азуре нутаг маш ихээр доройтсон ч гэлээ. Одоо ингээд ёр бусын гоцсууд Зан Тианы гараад ирсэн л байгаа биз дээ. Зан Тианигээс гадна чи вэ? гэж Гүбо нэмсэглэн хэллээ. Би юу? Гүбо тоглох хэрэггүй дээ. Адилхан залуу үеийнхэн байж би бусдын гавьяаны талаар л сонсож байна гэж Чүфэн гутран инээмсэглэв. Азуре нутагт Чүфэн хамгийн хүчрэхэг нь ч гэлээ зөвхөн Ээгийн хүчийг зээлсэн үедээ л. Хэрвээ Ээги байгаагүй бол Чүфэн энгийн л нэг үүслийн 9-р төвшний жижигхэн хүн байх байсан. Азуре нутагт Чүфэн өөрийн гэсэн алдар нэртэй байх ч 9 нутгийн твд гарч ирэхэд ёстой л түүхийгээрээ байлаа. Чүфэн тэгж бодож болохгүй. Тийм ээ, одоо бол Жэцимийн Зан Тианы бас манай ертөнцийн сүнс бүлгмийн Шу Зонгю нар маш хүчрэхэгээс гадна залуу үеийнхний төлөөлөл болсон. Гэхдээ тэд хэдтэй вүлээ? Тэд тулааны урлагаар хэр удаан хичээллэж байгаа билээ? Бид хэдтэй билээ? Бид хэр удаан тулааны урлагаар хичээллэж байгаа билээ? 5, 7, 10 жилийн дараа бид тэдний насан дээр очих үед одоогийн тэднээс дутуу байна гэж юу? Чүфэн, би чамд энийг баттай хэлье. Хэдэн жилийн дараа ертөнцийн сүнс бүлгмийн Шу Зонгю ахын байр суурь минийх болно. Гэхдээ намайг 9 нутгийн твд алдартай нэгэн болох үед чи гарцаагүй 9 нутгийн твийн хамгийн шилдэг болох болно. Чи бол Асура сүнс цамхгийн хамгийн дээд давхарт гарсан хүн гэдгээ битгий мартаарай гэж Гүбо чин сэтгэлээсээ итгэл дүүрэн хэллээ.
Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.